Спорт сонирхогч үзэгч та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Нэмэлт цаг хөтөлбөрийн шинэ дугаар эхлэж байна. За бид өнөөдөр студидтэй Азийн наадмын авраг олон улсын хэмжээний мастер боксing тамирчин Отгон Талайг урьж авчираад байна. Та бүхэндээ уулзах гэж байгаадаа таатай байна. Орой мэнд хүргэе. Орой мэнд. Монголчууд энэ чамын Азийн наадмаас 5 алтан медаль хүртэж түүхэн амжилттай ахиулсан. За хамгийн сүүлийн 5 дахь алтан медалийг яг миний ажил сууж байгаа боксинг тамирчин олон улсын хэмжээний мастер Отгон Талайх орондоо авчирсан юм аа. Тэгээд энэ бол дээрээс нь бас нэг түүхэн амжилтыг дагуулж байгаа. Юу гэхээр боксing одоо нийт тамирчдын Монголын боксing өсч хүлээж исэн наадмын анхны алтан медаль болсон. Энэ алтан медаль чамд маш их одоо урам зориг эрч хүчийг давхар авчирсан болоо гэж бодож байна. Тэгэл яг тэгж Азийн наадмын хамгийн анхны алтан медалийг их оронд авчирсанд маш их баяртай байгаа. Тэгээд энэ алтан медалийг авчирхын тулд маш олон жил хөдөлмөрлөлттэй, маш олон жил шгшойгийн хамт олонтой бэлтгэл сургалт хийсний үр дүн цагны Азийн наадмын рингэн дээр харагдлаа. 2004-5 оноос шгшойгт хариалагдах болсон. Яг хэднээс тагаас эхэлж боксер болсон юм бэ? Тэгээ яг 2003 оноос 3 оноос боксер гэж хэлээ. 2005 онд залуучуудын шгшойгт анх удаа орж ирж ирсэн. Дарамтнаас гаралтай боксчин гэдгийг бол ер нь хүмүүс мэдж байгаах сайхан бас өчигдөр иргэдийн сэтгэгдлийг сонсч ил бол да бид нараас зүгээр удамданд явж байгаа хүмүүстэй уулзаад манай Азийн наадамд үзүүлсэн одоо тамирчдын амжилтын талаар яаж гэсэн нэг дарамтны болтой ихч таарсан чамд бүр онцгойлон баяр хүргээдсэн. Тэгэхээр Төмөр Хата агшийн шав гэдгийг бас энд тодтогч хэлэх нь зүйтэй байх. Тийм Монгол улсын гайд сэлжүүлэгч Төмөр Хата агшийн удирдлагын дор бэлтгэл сургуульд ээж жагаад Монгол улсын шгшойгтэй Бандагш Батцэрэн ус эрдэнэ хичээл удирдлагын дор одоо бэлтгэл сургуульд ээж байгаа. Анх нь яагаад бас боксинг спортыг сонгоцсон юм бэ? Тийм ер нь би бүр бага бахта 2 3 дугаар ангид бахта үндэсний бүхөр хичээлдэг байсан. Жил гарan үндэсний бүхөр хичээлээд тэгээд сонирхол буураад тэгээд хичээлэх болсон. Тэгээд яг 9 дугаар ангиас хойш яг боксинг спортод ороод айгүй дуртай болсон. Нөгөө цол дагаж бэр гээд өгөөд шүү дээ. Тэгэхээр одоо Азийн наадмын авраг болчлоо. Ирэх тэмцээнүүдэд чамаас бүр урд өмнөхөөс нь илүү их хариуцлага шаардах байна. Тэгэхээр яг одоо надад ч гэсэн бас яг тэгж хариуцлага өөр дээр яг бууж ирж байгаа. Тэгээ Азийн наадмын авраг гэж энэ эрхэм үнэтэй цолыг авчаад тий. Дараагийн тэмцээнд бол маш рейтинг бол дээгүүр жагсан. Тий. Тэгээ дараагийн тэмцээнд бас суглаамч төр ерөн гайгүй боловч одоо энэ хариуцлага гэдэг ирэхээр чамд энэ дарамт болохгүй байгаа. Юу гэсэн үг вэ гэхээр за заримдаа бас нөгөө би одоо ингээд авраг болчлоо. Дараагийн тоглолтод би тэмцээнүүдэд би заавал одоо төрүүлэх ёстойч, заавал ямар нэг медаль төрөх ёстойч гэдэг юм уу хитрхи их зүйл одоо хитрхи хариуцлага бодогдоод ахаар бас сөргөөр сэтгэл зүйдэн сөргөөр нөлөөлөхгүй байгаа. Чи энэ дээр бас юу гэж бодож байна? Тэгээ би өмнө 2011 2013 онд дэлхийн аврах шалралт тэмцээнд оролцож байсан. Тэгээд энэ ч онд болсон бас Азийн аврах шалралт тэмцээнд 2011 онд пенальтжсэн байгаа. Тэгээд яг Азийн аврагаар те пенальтчаад дэлхийн авраг дээр очиод бол сэтгэл зүйс маш өндөрөстэй. Би Азида пенальтцсан те дэлхийн авраг шалруулах тэмцээнд бол ямар ч лсэн би өндөр амжилт гаргана гэдэг тийм төлөвлөгөөтэй 2011 оны Баку дэлхийн аврагт оролцож исэн. Тэгээ хоёр ялаад яг олимпиадын төлөө те Ирландын тамирчин Жон Жойны ингээд яг тоглож явах сэтгэл зүй маш өндөрсөн. Тэр тамирчин дэлхийн аврагын хошоо хүрэл медальтай, олимпийн өнгө медальтай тамирчин. Тэгээ би 2 раунд давмгаалаа тий нокаутанд оруулаад тэгээ 3 дээр нэг яг тэнцүүхэн тоглоод яг хожигчоо тий. Миний сэтгэл зүй бол тэрэн дээр бол яг харагдсан л да. Тий би энэ тамирчдаас юугаараа дутуу тий. Одоо бол яг бас яг сэтгэл зүй яг тийм ба тий. Ер нь бодоод гэсэн чинь чи сэтгэл зүй сайтай тамирчин юм шиг байна. Нөгөө сая Азийн наадамд чинь цуг явсан одоо эргэтэйгийн зөвхөн ярих юм бол 9 бокс чинь тэгээд нэг өдрөл гэхэд 6 ялагдаа тэмцээний дуусгасан. Тэгээ чи эцсийн мөчд одоо ганцаараа үлдсэн бахта нөгөө мөнгөн медалийн болцол хангачаад ярилцсан хүсмэсэн баха. Ганцтай чинь ганцаардахгүй. Тэгээд одоо ялгах хэрэг байхгүй. Тий ялгах хэрэг байхгүй. Би одоо Монголын боксing одоо хүсч хүлээж байгаа медалийг авахлна гэж бас зоригтой хэлсэн байсан. Тий. Яг өөрөө л яг тий Азийн наадмад яг төрүүлнэ гэж яг бэлтгэл сургуультаа яг багийнхаа хамт олонтой яг хийсэн. Тий. Манай багийн хамт олон ч гэсэн бас төрүүлэх зорилготой Азийн наадмад оролцсон л доо. Тэгэд яг би хөрөнд рүү орчоод тэгээд манай 7 тамирчин яг нэг өдөр хожигдсан шүү дээ тий. Шүүгчдийн буруу шүүлтээс болоод өдөр тий.
Яг тэр мөчид бол надаа аюу хүнд санагт тэр өдөр аюу надаа хүнд өстэй 7-7 тамирч очичоод тэр маргааш би маргааш л юу хожихгүй болохгүй мэтэ Японы тамирчинтай олимпийн хөрөл медальтай Японы тамирч байсан. Манай энэ Японыг би хожихгүй болохгүй гэдэг. Тэг Японыг хожичоод бүр надаа аюу сэтгэл орсон те. За би яагаад төрүүлэхгүй гэж те. Төрүүлэхгүй л бол одоо би мөнгөний медаль авчираад те. Манай чинь Азийн наадмын мөнгөний медальтууд зөндөө байгаа те. Ямар ч гэсэн алт авах зорилготой бүгдээр ирчээд бүгдээрээ ингээ хожичоо буцахаар манай багш нар дээр те Монголын ард түмэнч тэр ер нь жоохон гонсгор байх байсан бох те. Тэгээд сэтгэл зүйд маш өндөр байсан. Ямар ч л байсан авраг болно гэдэг те. Би ярьслаа өгөхдөө яг тэгж хэлсэн л те. Шүүлт ярьсных боксийн шүүлт бол хизээнээсээ одоо үеийн үед л ер нь айгу эргэлзээтэй шийдвэрүүд их гардаг юм бас жоохон хүнд спорт ч те шүүгчээс айгу хамааралтай байдаг тийм ээ. Тэгээд сая Азийн наадам дээр ч гэсэн одоо бодлонтой шүүлт нилээд явлаа. Манай боксчид бас нилээдгүй лойрдууллаа. Тэгээд ер нь яг рингэн дээр тоглож байгаа явцад өөрийнхөө даваа байгаа хожиж байгаа эсвэл ялагдаад байна да дутуу байна да гэдгээ мэдэрдэг бах те тамирчин. Тэг яг өөрөө тоглож байхад бол яг мэдэн те. За яг монжоод байна те. Яг зогчин яг гаргаа зогчин яг болж ийн гэл өөрөө яг тоглолтын мэдрээд те хожиж байгаа үгүй мэдээд хажуу сууж байгаа багш хүртэлтэй ирээний цэцлэгнээр ирэл амарч ах чинь те. За миний хөө яг болж ийн. Яг хожиж шүү миний хөө гэл яг хэлэхээр яг сэтгэл гоё те. Онгоогоол би бол одоо энийг бол хожих нь бол тодорхой те. Өөртөө мэдрэгдэхгүй тоглож байхад бол. Ер нь боксийн дөрмүүд бас ойрхон их солигдож ингээд би бас боксийн холбооны гадаад харилцааны менежер Ариун Болдохтой ярилцчихсэн л да. Тэгээд их ойрхон солигдох юм а тэр болгоноос авч хэрэгжүүлэхэд хэцүү байна гэд. Энд чинь 2013 онд тийм 2013 оны яг дэлхийн авахаас. Дуулахгүй тоглох ер нь ямар хуу байна? Зүгээр байна уу? Чөлөөтэй сайхан байна уу? Эсвэл хүндрэлтэй байна уу? Жохон дуулахгүй тоглохоор нөгөө толгоогоор ордог тамирчтай тоглохоор аюу мөргөлдөд. Тэгээд бас дохоогоор тоглодог тамирчтай те толгой хагарах. Тиймэрхүү хүндрэлүүд аюу их байна л да. Тэрнээс яг шилама аваад тоглолцохлоор толгойд нэг юм байхгүй. Хүний цохилтыг гаргах гэдэг аюу дөхөмтэй, аюу мэдрэмжтэй. Нөгөө шилямтай болохоор бас сайн бүтэн харж чадахгүй ч юм тиймэрхүү бас мэдрэмж тал дээр асуудалтай байдаг асуудалтай тийм. Шилам толгойн хамгаалалт болохоор чи яг ингээд бас шиламтайгаа зодол ингээ өөрөө ингээл баян зуралдаал тийм нэг шилам хөдөлгөөл. Шилэмүү болсноос хойш тоглолтуудыг харж хахад боксчдын хөмсөг маш их сэтэрч байна. Одоо чинийх ч гэсэн сэтэрцэл явж байна. Тэгээд нэг сэтэрсэн бахад дараагийн тоглолтын дээр одоо жоохон шүүхтүүдийг л буцаад задарч чадах шиг байна тий. Тийм сая манай чин зөрөг шинээр 2 минут бас яг хөрөл медалийн төлөө бас хожих 100% хожих тамирчтаас тоглож байгаа нөө өмнөх тоглолтын дээр хоёулаа эсрэг тамирчтай мөргөлдөд тэрнээсээ болж яг хөрөл медалийн төлөө хасагдсан баг. Миний хувьд болохоор яг финалийн тоглолтын дээр яг эхний раунд хөмсөжтэй. Тэгээд раундын цэцлэгнээр багш нар мандтай сэтэрсэн хөмсөрөг байцлын чигчнээ тогтоогоод тэгээд тоглолтод тусгасан. Манай боксинг тамирчид нөгөө хангамж одоо энэ хэрэгжилж байгаа байцлынчүүд юм уу энэ тал дээр дэжгүй байж чадж байгаа юу? Тийм манай холбооноос бол хувц материал хэрэглэлтэй бүх нэг холбооноос хангадаг. Байцлын тий бид нар чи бол байцлыг хэрэглэж байгаа. Өөр яг тийм сэтгэлдээс хамгаалсан яг тийм актер олон улсад бол байцлынаас өөр юм байна. Байцлынаас ч өөр юм байна. Сая нэг шинэ нэг ямар нэртэй юм байгаас тийм дүрхлэг дүрхэд ирсэн. Тэр нэг аюу хатуу юм бил. Тэр дүрхлэгээс нь дүрхийг үлдээ. Азийн наадам залангуяа боксинг тэмцээн үнэхээр булгаатай боллоо гэдэг ерөнхийдөө Аз ТV төдийгүй бас олон улсад дэлхийд бас анзаарсан болов гэж бодож байна. Яагаад тэгэхээр одоо манай гаяа тамирчин төгсцөг дээрс нөгөө нутгийн Дэвис Харита гэдэг боксч тийм тэдэртэй холбоотой одоо зүйлүүд их гарлаа л та. Тэгээд ер нь ингээд бусад тамирчид нь лойрдуулаад ингээд ирэхээр яг одоо тоглож байгаа тамирчдад бас нэлээд сөрөөр нөлөөлдөг бах тийм. Тэгээ яг бас сэтгэл зүйн тал дээр ч гэсэн те яг ирээний дээр гарч ирэл. За ямар шүүгч нар гарч ирэх нь үү те. За бүр яг сэтгэл санаагаар бүр те тэр шүүгчтэй харж чад те. За эдгэр чи яг ингэдэг те. Манай нөгөө талд яг шүүгч нар байна гэдэг. Бас тиймэрхүү бодол бодогддог л да их бас. Казахстаны шүүгч манай нөгөө эсрэг талд сая л
яг шүүгүүд исэн л та. Тэгээ би яг финалийн тоглолтын дээр яг тэр оноолт аарсан баггүй. Тэгсэн чинь Аргентин, Финланд, Казахстан 3 шүүгч яг миний ажуудлын шүүсэн билээ. Тэгсэн чинь Финланд, Аргентины 2 шүүгч надад өгөөд Казахстаны шүүгч 3 раундын турш нөгөө Филиппиний тамирчинд өгсөн. Тэгээ тэрнээс болж яг 2-1-ээр хоцсон байна. За баярлалаа үзэгчдээ нэмэлт цаг хөтөлбөр үргэлжилж байгаа. Хэсэг хугацааны дараа ярилцлага үргэлжлүүлье. Нэмэлт цаг хөтөлбөрийг сонгон үзэж байгаа та бүхэнд баярлалаа. За манай өнөөдрийн зочноор олон улсын хэмжээний мастер Азийн наадмын аварга Отгон долоо оролцож байгаа. Ярилцлагаа үргэлжлүүлье. Тэгээд ер нь бол тамирчид амжилт гаргаад ирэхээр яг нөгөө медаль зүүсэн тамирчтай онцлоод маш их ярьдаг. Гэхдээ би энд чамаар нэг зүйлийг бүр онцлуулж яриулмаар санагдаад байгаа. Юу вэ гэхээр тухайн тамирчны ард бол маш олон хамт олон хүн ажиллаж идэг. Тэр тусмаа бас бэлтгэл хангагч гэж нэг хүн байгаа тийм ээ. Чиний хувьд яг хинтээ одоо бэлтгэл дээр голчлон ажилладаг вэ? Чамтай хэн ойрхон байдаг вэ? Тэр хүнээ бас яриач. Тэр тамирчныг бас соёлоо алдаршуулъя л да. Тэгээ би манай 60 кг хэмжээнд бол бас Монголд бол бас олон өрсөлдөгч нар байдаг тийм. Манай олон улсын хэмжээнд жавхлан байна. Тэгээд 64 кг хэмжээний нор бол байна тийм. Чин зэрэг байна. Тэгээд сүхний нар гэдэг хүүхэд байна тийм. Эдгэртээ сая Эрдэнэтийн Олимпиадын бэлтгэл дээр байхдаа бол эдгэртээ маш их хийсэн те. Дандаа солгоо өрөлттэй, буруу өрөлттэй те. Тийм тамирчтай аяг хийсэн. Сая Азийн наадам дээр би 3 солгоо өрөлттэй тамирчтай тоглосон л доо. Дандаа яг манай яг тамирчтай яг нэг стилийн тамирчтай байсан. Тэгээд яг тэдэртэйгээ хийсний бас үр ашиг саяны Азийн наадам дээр бас маш их гарлаа. Монгол төрийн дуулыг Инчоны тэнгэрт их шиглүүлсэн чамд дахин баярлахаас өөр аргагүй. Төрийн дуулаа сонсоод төрийн талбайгаа харсан ямар ч монгол хүн бас ингээд огшоод ирдэг байх. За чи ч юм уу энэ алдрын авцсан дээр бас нүдэнд нь нулимс хэлгэнэ нулимс туслуулж байгаа харагдчихсан. Тэ яг медаль авчаа те. Төрийн дуулаа бол төрөөгөр л яг дууга дуулсан чи өөрөө ирэхгүй омгшоод ирсэн л те. Нүдэнд нулимс хэлгэнэ. Тэгээд миний ард те намаа алтан медаль нөлөөсөн хүмүүс маш олон байгаа л да. Баярлалаа. Чин сэтгэлээсээ нулимс туслуулж исэн олон байгаа. Гэхдээ би итгэлтэйгээр танаа ээж эхнэр хоёр байгаа болоо гэж бодож байна. Тэглээ яг хөө манай ээж манай эхнэр бас ажил дээр ажлынхантайгаа үтсэн мөлий. Манай эхнэр техник технологийн их сургуульд геодезийн инженерийн багш хийдэг байгаа. Тэгээд бас ажлын хамт олонтойос үтсэн мөлий. Нэрийг хин гэдэг үлээ? Гээ Гамбатар болон гэдэг. За. Нэг охинтой тий. Нэг охинтой манай одоо 4 настай. Удахгүй сургуульд орох нь шүү дээ. Тий одоо 2 жилийн дараа сургуульд. Бид чинь гэртээ тавтахгүй тий. Бэлтгэл сургууль гэдэг тий. Бэлтгэл сургуультаас ирэнгүүтээ гэртээ нэг ончингуудаа шууд тэмцээнд яваад өгнө. Тэгээд нэг тэмцээнээс ирээд нэг 7 амарчаад эргээл бэлтгэлтэйгээр авчина. Тийм хүн ихтэй ярив. Тэгэл эхнэр ар гэрээ тий өрөвхтэй тий ажиллаа хийн хажуугаар. Энэ бол ялцчгүй тамирчин хүний амжилтын цаана одоо түүний хөдөлгөгч гоолөгч нь бол гэр бүл. За тэгээ хамт олон мэдээж хэрэг найз нөхөд хамт бүлгээ сургууль хийдэг тамирчид. Дээрс нь ивент тэтгэгчид гэж бас нэг чухал хүмүүс байгаа. Шгшөөгийн албаны цалин амьдралд нь хүрэлцэж гин үү? Яг шгшөөгийн албаны цалин бол яг дангаар бол хүрэхгүй шүү дээ яаж утсан те. Давхар те байгууллага хэлчий спортон гоо те. Апогцад компани. Тэгж байхгүй бол бас дан шгшөөгийн албаны цалингаар бол амьдч чадахгүй те. Унаа машин дээр унаанд хэрэглэн те. Ар гэртээ явуулан давна. Хүүхдийн цэцэрлэг гээл те. Бас олон асуудал байгаа л да. Энэ амжилтыг гаргах гэдэг манай Монголын боксын холбоо те. Монголын боксын холбооны ерөнхийлөгч Балаан болох яамны сайд Снабат Эрдэнэхтэй те. Тэгээд тэргүүнд ерөнхийлөгч Тунбаатар ах те. Тэгээд Хишгаах мөнгө тах гээл манай бокс албаны тэргүүнд ерөнхийлөгч нар те. Бүгдийг маш их баярлж авдаг.
Тэгээд бас боксing төлөө гэж байгаа хүмүүстэй боксing төлөө ажиллаж байгаа бүх хүмүүс маань бас энд бас тус нэмэр болсон. Тэгээд манай хилжи спортоор би бол одоо хилжи спортоор 168 дугаар ангиар одоо 6 жил овгуулж явж байгаа. 6 жил овгуулж авчин цэвлэг хэргээд тэгээд Апповцод компанид энэ жил 2 сард Апповцод компани тамирчин болсон. Тэгээд энэ байгууллагуудаа ямарчласан маш их баярлалаа те. Дорнд нутгийн зөвлөл. Тэгээд хамгийн гол нь багшгүй бол тамирчин багш нартай хамгийн гол нь маш их баярлалаа. Тэгээд миний бэлтгэлийг хангаж өгч исэн найзууд манай үеийнгийн те тамирчтай бүгдэнд бас маш их баярлалаа гэж. Дагнууд нутаг гэснээс хүн бас нутагтаа очихоор нэг урам ирч хүч хиймэр сэргээд ирлээ гэж ярьдаг. Чамд юу н тиймэрхүү зүйл байдгүй. Байл яг би сая манай Төмөр хотын тэмцээн 6 сард болсон. Монгол Улсын гайс болж Төмөр хотын тэмцээн. Тэгээд 6 сард дорнод очиод би яг тэг хүн төрж өссөн газараа тэг бөөрөн дээрээ хөрөөх шиг сайн байхгүй гэдэг шүү дээ. Яг тэр тэмцээнд дундуур би яг өөрийнхөө өссөн яг газар шороон дээр очиж би яг хөрөөсөн. Ийш тийшээ уралдаанд явахдаа ер нь те бас аюу шашин шүтэх хэрэгтэй юм байл л дээ. Тийм үү. Ер нь боксинг спортоор хичээллэхээр зам төлөвийн хувьд яаж төлөв штий? Ер нь боксинг спортоор хичээлсэн хүмүүс ер нь багтаа ер нь аюу тийм дөрсгүй байсан баг. Би бол тийм багтаа аюу дөрсгүй хөхтэйсэн. Тэгээд одоо ингээд нас маань одоо 26 хүрчлээ. Одоо л томоотой тий 10 хүн. Яг нөгөө нэг асуудаг нь боксинг спорт хичээлдэг, задлагддаг, тулалдаг гэхээр л амьдрал дээрээ ч гэсэн зодгонч тулаанч хүмүүс байдаг юм болов уу гэсэн бас нэг ерөнхий тийм ойлголт байгаад байдаг болохоор асуусан. Олон нийтийн сүлжээгээр явж байгаа бас мэдээллүүдийг харж лээ л да. Гаран дээрх шивээс нь ямар учиртай шивээс юм болоо гэж сонирхсан хүмүүсийг хаах юм. Тий зарим хүмүүс болохоор наа чи могоо юм уу гэдэг зэгдгээ. Энэ болохоор 2008 онд би боксийнхаа Отхон баяр гээд жижигтэй Отхон баяр гээд хата хоёулаа сууж байгаа те. Хоёулаа нэг шивээс илгээгээд хоёулаа Отхон нэмж хоёулаа нэг шивээс илгээгээд. За тэгээд хоёулаа яг каталог харж байгаа те Монгол хичээр те. Каталог дээр байхгүй Монгол хичээр яг манай Монголын бокс албаны эмблем. Яг энэ гаран дээр хоёулаа яг шивүүлжсэн яг бокс гэж бичиг. Монгол хичээр. Монгол хичээр бичсэн бэлийн хэлбэртэй. Тийм бичиг. За тэр сонирхоод ирсэн хүмүүст хариултаа nëглөө уугурчин бичгээр бичсэн. Боксing бэлийн хэлбэртэй бокс гэсэн бичиг байдаг юм байна. За тэгээд та хоёрын ярилцах цаг үндсэндээ өндөрлөж байна. Тэгээд удахгүй бас одоо 2 сарын дараа 2015 он гарч 15 онд бол эрэгтэйчүүдийн дэлхийн аварга хүлээж байгаа. За тэгээд жилийн дараа 2016 он гэхээр Бразилийн олимп хаяанд ирсэн. Туртаач дэлхийн аваргатай амжилттай оролцоод цаашлаад олимпиад амжилт үзүүлээрэй гэж одоо ерөөй хүсье хичээгээрэй. За тэгээд ямар ч лсэн дараа жилдээ эхлээд улсын аварга хамгийн түрүүнд улсын аварга болстой тий. Тэгээд улсын аваргын дараа бол дэлхийн аваргаас олимпик аваад тий. Олимпиад сайхан оролцох гэж бодож байна. Ер нь гэхдээ сүүлийн асуулт олон улсын тэмцээнээс илүү улсын аварга илүү өрсөлдөөнтэй болдог гэдэг шүү дээ. Тийм одоо ер нь харж байхдаа Монгол улсын аварга болчихвол юм бол ер нь төвдлгийг ер нь тийм Монгол улсын аварга болсон тамирчин бол төвдлгийг тийм амжилт гаргахад ер нь ойрхон байгаа шүү л гэж хэлээ тийм. Бэлтгэл сургуультай манай боксинг тамирчид маш сайн хийгээрээ тийм бүгдээрээ хамт Монголын боксинг төлөө зүтгэе. За баярлалаа. Тэгвэл нэмэлт цаг хөтөлбөрийн энэ удаагийн зочноор Азийн наадмын аварга олон улсын хэмжээний мастер Отхон далаа оролцож за түүнийг та бүхэндээ уулзууллаа. Ингээд ярилцлагыг анхаарал үзсэн та бүхэндээ баярлалаа.